За сайн байна уу? Сайн байна уу? За сайхан зогсож байна уу? Сайхан сайн явж ирүү. За сайн явж ирлээ. За манай отгоч одоо хонин дээр л. Өө тий. Ааха. За танай энэ аваар Орос ирэн жоохон идэвчтэй юм уу гээд. зуншлаг хэр байна да ер нь? Сайхан. Гэтэ жоохон хороороо багтаал байна. Ерөнхийдөө бол гайгүй бол. За. Хоёлагийн нөгөө эдрээсийн хөтөн дотрын гэрт тондогч ер нь хизээ үлээ. Хоёлагийн гинэ. За бит хоёр биш. Отгоогоо адуу манад байж хат нь бид нар ирж нэг шүн сайхан буу халж хууч хонсон юм байгаа юм. Тэгээд тэгэж хоногтой бол одоо манай отгоо маань бас ичдийн орны талаар одоо тэр өөрийнхөө фэйсбүүкээр олж мэдсэн зүйлээ тэгэхэд бас хуваалцаад тэгээд одоо ичдийн оронд маань одоо сайхан 100 цаг ирэх үед нэг хонь хандуулъя гэж тэр үед бас хэлж исэн байгаа. Тэгээд тэр юугаараа сэжмээрээ тэрнийхээ араас одоо нэг л адуутай хурж ирлээ. Адуунд бол бас нугасгүй. Тэ дуртай ерөөсөн багасаа тэ. Модон морно л зүгт. Ер нь морь уйдаг уу? Уйдаг одоо уйж байгаа. Одоо ч наадан болох гэж байна. Энэ жил ер нь уяа сойлог хэр байна? Өчигдөрөө сунгаа хийсэн. Адраг маань ясгүй яраас нэгж уралдах шинжтэй стал байна лээ. Хурдан хадаг бол нилээ харна үз. Харалгүй харалгүй. Хүний өөрийн сайхан буянгууд хараа баясчих шиг сайхан юм байхгүй тий. Ер нь шунал гэвэл адууны шунал өгөх их үү? Тий. Тэгж л шуналтаж магадгүй. Тэрнээс өдөр машин тэрэг байрсаа бол надад нэг тийм сайн санагддаг үү. Үнэхээр харахгүй адууг хараад бол харахнаач харах. Ер нь бол одоо фэйсбүүкээр л ичдийн орныг нилээ харж байгаа бах та тий. Тий. Фэйсбүүк ашиглаад бас нэлээд хэдэн жил бол 13 жил болчихжээ. Би ичдийн орн аяны горыг анханаас нь фэйсбүүкээр байга мэдээлэл харж уншиж явж байсан. Тэгээд та нөхдөйг шууд хүрээд ирэнгүүт өөрөө нэг боломжоор нэг хонь хандилъя гэж амласан. Тэгээд тэр хонь одоо зааж игээ да. Хүнд илүү юм гэж байдгүй. Тэгээд тэ зүгээр нэг өөрийнхөө сэтгэлээсээ зүгээр хандуулж байгаа зүйл. Бас тийм яг та нөхдөйг хараад бас нэг яг нэг баян фэйсбүүкээр хардаг болохоор яг хүрээд ирэхээр бас нэг сонир мэдрэмж төрөө. Ер нь одоо нэг хон ямар үнэтэй байгаа бол. За одоо төлөг 150-г хүмүүст ихсгэж байна. Би яг одоохондоо төлөг 150-аар зарсангүй. Танаа том хоньнуудыг хиллээл зарчихлаа. Энийг бол одоо би бол отгоо ингэж хараад байгаа шүү дээ. Энэ бол ямар нэгэн одоо нэг тийм юмар үнэлж болох ханд бол биш. Тэ одоо юу гэдгийг нэг хонь хідэн төгрөгч гэдэг юм уу тийм зүйл биш. Энэ бол өөрөө агуулгаар нь харах юм бол тийм ээ. Одоо чи энэ отрихоор гэрт ингээ фэйсбүүкээр ичдийн орныг олж харчаад дэлхий чи холбогдсон байгаа бох. Тэгээд ингээд бодож явж байгаад яг өнөөдөр ингээд энэ сайхан 100 цагт ийм сайхан зуншлагтай цагт ингээд бас хоньыг ичдийн орнд хандилж байна гэдэг бол энэ өөрөө бол бас их тийм онцгой тохиолдол байх л. За одоо угаасаа нар буухан тэгвэл отгоо хоёлаа юу яах вэ? Хоньо очиж хэдүүл хоёлаа харъя тийм ээ. Бас нэг сонгосон дээр барьж таа хүн зааж өгөө. За ингээд Улаанбаатар хотоос 230 км-ийн цаана Булагтын хөндий гэдэг энэ сайхан одоо хөндөд малчинхүү отгоо маань ичдийн оронд бол өөрийнхөө өсөж байгаа буйнаас одоо хонь хандуулж байна. Тэгээд энэ маань бол яг одоо баригдаж байгаа тэр улаастай шараад нийц баригдаж байгаа ичдийн орон хоёр төврүүм бол шууд энэ ханд бол өөрөө очих юм байгаа юм. Яг одоо бит хоёр хоньо одоо очиж сонгож авах гэж байна да. За ингээ явах батгаа. За. За барьцсан уу отгоо? За. За ингээд одоо малын буян гэж хүмүүс их ярьдаг тийм ээ отгоо? Тий. Чи ер нь тэрийг юу гэж боддог вэ? Ер нь мондогч та ганцаас газар дүрнэ гэдэг нэг айхтар үг гэдэг. Тэгээд ер нь дагаад маллаа явуул мал шиг сайхан юм байхгүй тий. Мал дээр гараад 10 гаруй жил болж байна аав ээж малыг өсгөөд ингэ явж байна. Тэгээд манай ховдын бол торгууд ууцсан сүлт гэдэг юм. Энэ ханаа. Тэгээ сүүл мөс өрхөөл юм шүү. Энийг барьчлаа. Одоо энэ хонь маань бол одоо шууд ичдийн орондоо ингээд хандив болоод очих нь шүү дээ тийм ээ. Бас би бол одоо амьдралдаа анх удаа яг ингээд одоо малын бэлчээр дээрээс
хоньны хандив гэдэг зүйлийг бол авч үзэж байна л та тийм ээ. Отгож гисэн бас их сонирхолтой санагдаж байгаа бах тийм ээ. Би ч гэсэн өөрөө анхны удаад юусэн хүнд хандив бэлэг гэж бэлэг бол өгж өсдөг хандив гэж анх удаа л өгж байна да. Тэгээд чи ер нь хаяа зүгээр одоо дэггүүтээс ч гэдэг юм уу те адуутайгаа ер нь ярих уу? Ярилгүй явах. Тэгээд бас ярина. Одоо юу гэдгийг хүн чинь нэг тийм амин холбооч гэдэг юм уу нэг тийм заавал хүн үгээр хэлэхгүйгээр хүн бас амтан бибинийгаа ойлгож бас болдог байж магадгүй л дээ. Чи ер нь юу гэж боддог вэ? Тэр байдаг байхаа. Ерөн хүн тохиолддог. Хүүхэд байх ч гэсэн надад тохиолдож байлаа. Өөгийн маань бэлгэлсэн нэг шар алтраг үүнээс нэг алаг 90 өнөг гарсан. Тэрийг манай том ах сургаж өгөөд. Тэрийг унж аваад тэр чинь 6 та 7 та хүүхэд юм уу? Морд ахтаага морноос таталцж байгаад унаад. Тэгс нэг хөл дөрөөнд гацчихдээ. Тэгээд нөгөө газар нэг хурууны үзүр нэг чүд арай хүрээл нэг өөлжсэн. Тэгс ах нэг аавгах ирж салгаж исэн. Тэгэхэд одоо тэр эмнэг үрээ сургаад чи хавар сургаад 100 нүүдэл нэг сарын дотор сургасан эмнэг үрээ. Тэгээд үргэж хөдлөхгүй тэгээд зогсож ийн гэдэг чинь л гэсэн. Надад бол шууд мэдрэгдсэн тийм тохиолдсон зүйл байгаа. Тэгэхээр бол яалтчихгүй тийм. Амин холбоо бол байдаг гэдэгт би итгэдэг. Буцаад ирэхэд булаг шиг байгаараа гэдэг шиг булгтын хүндий та бүхний мал сүрэг та бүхний сайхан сэтгэл одоо түн бөм үржигдэж үнэхээр одоо хамгийн сайхан бүх зүйлийг отгоод үүдээ заавас танай бүх одоо гэр бүлийнхэнд бол хүсье өрөө. Тэгээд одоо та бүхний сайхан сэтгэл үнэхээр их том мессежийг үнэхээр их том сайхан энергийг олон хүмүүст бас өгж байгаа шүү гэдгийг бас одоо мэдээсэй гэж хүсэж байна. Ингээд амжилт хүсье. За баярлалаа.